За сайн байцгаана уу залуусаа. За та бүгдийн хүснээр Infinix GT 30 Pro болон Red Magic 10 Pro зэрэг хоёр утасны харьцуулсан бичлэг хийхээр шийдлээ. За аль аль нь Монголын зах зээл саяхан орж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ дэлгүүрээр их нэлээд их зарагдаад эхэлсэн утас юм байна. За миний зүгээс ч гэсэн та хэдэд амар байх болов уу гэд хамгийн хурдан байдлаар хамгийн чухал ялгааг нь хэлээд өгье. За GT 30 Pro маань өөрөө $469 зарагддаг утас. Харин Red Magic 10 Pro маань $768 зарагддаг утас. За яг юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хоёрын хооронд бол $300 зөрүү байгаад байгаа. Ерөөсөө энэ дээр гарч ирж буй ялгаа л юм байл. За харин Монгол дахь худалдан авагч хоёрын хооронд энэ жинхэнэ глобал үнийн зөрүүн дээр би бол ихэлсэн хамаагүй дээр явах гэж бодлоо. 470-ыг үрчин 3500, тэнцүү сая 645 мянган төгрөгтэй тэнцвүүц хэмжээний утас гэсэн үг GT Pro бол. Харин Red Magic-ийн үнийн хувьд бол 2 сая 688 мянган төгрөг буюу $768 зарагдаж байгаа нь тодорхой болсон. Харин Global Red Magic-ийн яг үндсэн сайтнаас ороод харах юм бол зарим төрлийн загварууд нь хямдрал бүр зарлчихсан $600 үнэтэй болсон. За тэгээд Монгол мөнгөөр бол 2 сая 100 мянган төгрөгийн үнэтэй утас гэсэн үг. За яагаад ингэж их үнэ оруулаад байна вэ гэхээр та бүгд нөгөө хаанаас авах юм бэ, хэд юм бэ гэсэн айгүйх асуултууд орж ирсэн байлээ. Тэгээд тэрийг чинь нэг мөсөн цэгцлээд өгөхэд бол би ерөөд ингэж оруулж байгаа шүү. Яг Монголын нөхцөл бол дэлгүүрээс аавна гэвэл Smart Store дээр бол бараг л яг л үнээрээ зарж байгаа лээ. GT 30 Pro утсыг бол харин Red Magic утсыг би Shopee дээр хүнийг харсан чинь 3 сая 500 мянган төгрөгтэй тэнцвүү зүүнээр боо сая бараг 400 мянга, сая 100 мянган төгрөгийн зөрүү гаргаж зарж яах гэхээр Монголоос авахд бол маш сайн бодохоор хэмжээний утас гэсэн үг. За хоёр дахь энэ хоёрын нийтлэг зүйл нь юу юм гэхээр энэ хоёр утас бол хоёулаа хятад утас. Тэгэхээр ерөөдөө Монгол дахь импортлогч нар бол нэг юмыг анзаарахгүйгээр импортлдог гэсэн үг. За хятад загвартай утаснууд орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бөрхөө загварын утаснууд нь ерөөдөө бол баг гадаадын зах зээл дээрх утаснаас илүү хямдхан байдаг. Тэгэхээр цаанаас авч ирж ордог үнэ нь бол бүр л хямдхан байж таа. Тэгэхээр бас яг энэ төрлийн утаснуудад ингээд нэг асуудал гарч ирдэг юм юу юм. Operation system нь өөр хятад програмуудыг дэмждэг. Тэгээд өөр глобал програмаас суухад асуудалтай. Зарим нэг төрлийн тоглоом суулгахад бүр асуудал. Дээр нь нэмээд нэрээ манай Монгол шиг иймэрхүү оронд бол ийм хятад утсан дээр тоглоом суулгах бол өөрөө маш тийм хүндрэлтэй байдаг. Зарим ийм төрлийн утаснууд за Huawei утас баг биш бол бараг л Play Store суулгахад амар хэцүү хүндрэлтэй байдгийг та бүгд мэдэх баг. Тийм учраас ер нь л өөртөө тийм илүү ачаал багтай тэгээд суулгахад амар гэж үзэж байгаа бол та бүгд энэ утсыг Европын зах зээл дээр зарагддаг утсыг авч хэрэглүүл та нарт илүү дөхөн байх болно шүү. Тэрнээс яг хятадын зах зээл дээрээс нь авчих юм бол бас асуудалтай гэсэн. За хардвер ярьж явж байгааг их үргэлжлүүлээд за чипсетний хувьд бол ярий. Red Magic 10 бол чипсетийн хувьд бол Snapdragon 8 Elite гэдэг нэртэй чипсет хэрэглэдэг. За GT 30 Pro бол MediaTek Dimensity 8350 Ultimate гэдэг нэртэй чипсет хэрэглэдэг. За чипсетний хувьд бол Red Magic-т байгаа Snapdragon 8 гэдэг нэртэй чип нь хамаагүй илүү ажиллагаа. Гэхдээ баг энэ бид бүгдийнхаар бол ер нь дундаж хэмжээний тоглогчийн хувьд бол MediaTek-ийн чип ч гэсэн боломжийн. Гэхдээ яг бүр тийм амар хай үзүүлэлт бол Red Magic-тэй харьцуулах гаргаж чадахгүй. Харин дэлгэцийн хувьд бол refresh rate-ийн хувьд нь яг ижилхэн 144 Гц-ийн чадвартай. Харин дэлгэцийн технологийн хувьд бол нэг асуудал байгаа юм. Infinix GT 30 Pro илүү асуудал байгаа. Ягаад тэгэхээр Infinix GT 30 Pro бол өөрөө жоохон cooling систем нь Red Magic-тэй харьцуулахад муу юм бэ. Яг тэр асуудал нь болохоор яг ижилхэн дэлгэцийн гэрлийн чадвар гаргаж байгаа ч гэсэн нүүрэнд ирэх дулааны багтаамж нь арай илүү Infinix GT 30 Pro нүүрэнд нь илүү хална гэсэн үг. Хоёулаа бол 1.5K дэлгэцийн чанар гарах үз. Харин энэ юу гэсэн үг юм гэхээр 1222p HT гэсэн үг. Дэлгэцийн чанар нь та бүгд 1080p үздэг шиг те. Яг энэ дээр бол хамаагүй өндөр дэлгэцийн чанар гаргаж чаддаг гэсэн. Ер нь бол энэ бол хоёулаа ижилхэн. Гаргаж чадах гэрлийн хэмжээний ижилхэн. Яг 1 тэрбум гэрлийн өнгө өгдөг гэсэн. Харин гэрэл гэж ярьсны за бүр ингээд хамгийн тод гэрэлтэх чадвараараа гэх юм бол Infinix GT 30 Pro нь өөрөө 4500 нийтийн чадвар гаргаад Red Magic-аас илүү гарч ирж байгаа гэсэн үг. За харин үргэлжлүүлээд батарей болон charging хэдүүлээ тестэн дээр орж ирцгээе. За Red Magic-ийн утаснууд 7000 mAh буюу mAh гэдэг нэртэй батарей багтаамжийн нэгж байдаг. Харин GT 30 Pro-гийн хувьд бол 5500 mAh батарей байгаа гэсэн. Ганц асуудалтай юм нь юу юм гэхээр яг энэ дээр бол яг энэ тэр асуудал нь гарч ирж байгаа. Fast charging технологи 45 ваттыг дэмждэг гэж байгаа юм. Харин Red Magic-ийн хувьд бол 80 ватт, зарим газараа бүр 100 ваттын батарейны зохицуулт. Тэгэхээр яаж утсан сэнэгэлтийн хувьд бол 2 дахин хурдан сэнэглэнэ гэсэн үг. За 30 ваттын харин wireless charger GT 30 Pro-дор илүү суурилсан юм. За яг энэ нь болохоор яаж илэрж байгаа юм гэхээр cooling device буюу энэ хоёр чинь хоёулаа cooling fan-тэй ирд. Тэгэхээр cooling fan нь өөрөө wireless-аар ингээд шууд сэнэглээд cooling fan-аа сэнэглэнгүүт давхар уцаа сэнэглэж байгаа тийм
сонирхолтой одоо тийм бас арай орчин үеийн шийдэл гаргаж ирсэн гэвэл боломжтой гэсэн үг. За Red Magic-ийн хувьд бол энэ cooling гэдэг тал дээр бол ялж байгаа. За яаж ялж байгаа юм гэхээр Red Magic өөрөөр liquid metal cooling system буюу одоо та бүгд эргүүлээд харах юм бол ингээд тийм амар гоё одоо өнгө үзэмжтэй тийм device байдаг шүү дээ. Тэнгүүд тэр нь өөрөө ингээд тийм нарийн хэмжээний одоо тийм дотоод энэ хардвер одоо кул хийх чадварыг илүү өсгсөн тийм шийдэл байдаг гэж байна. Тэгээ үүн дээр нэмээд нөгөө cooling system буюу одоо сэнсэн ороод ирэхээр бүр бас илүү хүчрхэг одоо cooling хийх чадвартай гэсэн үг. Харин GT30-ийн хэрэглэгчдийн одоо өгж байгаа энэ Reddit мэдээд өөр суугуудаас өгж байгаа асуудалтай юм. Өөрөө одоо mag charger cooler гэдэг байгаа. Тэр нэг кулерийг бид нар залгацсан үед бол бас л тийм хангалттай хэмжээнд хөргөж чадахгүй байгаа гэсэн бас гомдол аяг их орж ирсэн байлээ GT30-ийн хувьд. Гэхдээ бид нар энэ одоо энэ mag charger буюу одоо дээр нь дарж оруулж ирдэг энэ кулерийг бас хэрэглэж болох юм iPhone-ы цэнгэлэгчэн дээр бас шууд дараад хэрэглэж болно. iPhone-ыг зүгээр ажил хэрэгтэй хэрэглэдэг GT30-ийн тоглоомдоо хэрэглэдэг хүмүүс бол одоо нэг цэнэглэгч хоорондоо ингэ шеэрлээд хэрэглэх боломжтой гэсэн үг. За харин Red Magic-ийн хувьд бол одоо камерны системийн хувьд бол ялагдал хүлээж байгаа. Яагаад тэгэхээр ерөнхийдөө бол Red Magic компанийн зорилго нь цаанаасаа ингээд илүү гейминг болон дэлгэцэн суурилсан бид нар технологитой. Тийм учраас энэ камерны хувьд бол тийм амар сайн биш бигсэн. Харин GT30 Pro 108 мегапикселийн камер гаргаад уртлын камер 8 мегапикселийн ультра wide одоо тийм камер гаргаж ирэнгүүтээ. За яг энэ үнэндээ бол барыг авч болох хамгийн одоо хямдхан юм утас гэдгээр ингээд даваа талыг авангуудаа шууд илүү болчихж байгаа юм байна. За тэгээд өнгө үнзэмжний хувьд ч ер нь бол миний бодлоор бол Red Magic бол ялж байна. Яагаад тэгэхээр хамаагүй тийм гоё харагддаг тий. Хойд уртл ингээд янз янзын ингээд background нэдэр надад аягүй таалагдсан тийм cyberpunk стайлтэй юм шиг тий. Харин нөгөө талаас GT30 бол бас яг ижилхэн бас гоё стайлтэй. Гэхдээ энэ хоёрын гол ялгаа нь юу юм гэхээр Red Magic бол таг дөрвөлжин утсан юм билэ. GT30 бол бага зэрэг curved утсан. Тэр нь л ер нь бол гол ялгаа нь гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр тоглоомд нь зөвхөн хэрэглэж байгаа хүнд бол дэлгэцэн дөрвөлжин байхдаа бид нарт илүү хэрэглэхэд дэвтэйхэн байх болов гэж би бодож байна. Яг тэр илүү бид нар тийм юм гарч ирнэ. Харин түрүүн камерын дээр ярьж исэн зүйл за баг энэ $300-оор ягаад илүү үнэтэй байгаа шалтгаан энэ камерын л байсан юм бэлээ. Red Magic-ийн камер өөрөө одоо баг энэ цаг үед хэрэглэж хэлж болохоор хамгийн шилдэг технологи гаргаад ирчихлээ. Тэнгүү тэр нь яд ингээд дэлгэцнийхэн доор нуугдсан камер. Зүгээр дэлгэц хэрэглэж байгаа хүнд бол тэр камер байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Тэгэхдээ тэр камер бол ингээд бүр ингээд дэлгэцний юуны доор оршиж байдаг тийм камер гаргаад ирчих. Тэгээ дэлгэцний доор байгаа тэр камер нь өөрөө тийм микроскопын төвшөнд харж болохоор гэхдээ яг чанар нь бол тийм сайн бол биш. Гэхдээ камер уртлын камер байгаа тэгсэн хэрнээ ингээд дэлгэц байгаа гэдэг нь ингээд ялгахдаггүй болцсон гэдэг бол Red Magic хувьд бол технологийн дэвшил. За эндээс миний бодлоор бол ихэнх одоо өгж байгаа онооны одоо вебсайтуудаар өгсөн оноонуудыг харьцуулаад ингээд GT30 болон Red Magic нарын онооны бүсчлэл хийх юм бол Red Magic-г шууд ялт байгуулж байна. Харин нөгөөтэйгүр арай жоохон боломжийн үнэтэй бас тэр Монголд бид нар хэрэглэн гэж тооцоод хямдхан үнэтэй утас авахыг хүсчихвэл GT30 бол хамгийн одоо супер сонголт болох юм байна. Энэ үе цаг үед одоо. За тэгээ хүн болгоно л бүр тийм амар мэрэгжлийн геймингийн төвшөнд бол тоглохгүй. Тэгээ PUBG, Mobile Legends гэх зэрэг юм нарийн хөөрхөн тоглоомнуудыг бид нар тоглохын тулд ер нь бол GT30 байсан ч тэр Red Magic байсан ч тэр аль нь нэлээд дайггүй явуулна. Ийм хүүтэн оронд бол баг гадаа гараад нь хит суучгаад cooling fan-ич баг бид нар тэрийг болохгүй хаа гэж бодож байна. Харин асуудалтай юм нь юу юм гэхээр энэ Red Magic гэдэг утсыг энэ Монголд ямар амар үнэтэй оруулж ирж байна. Guys та хэдийн комент хэсэгт л гоё тийм хямдхан зарж байгаа вебсайтууд хаагур хань чанартай байгаа газруудыг сайхан хүмүүст заагаад өгчүүл энэ бичлэгийг хийж байгаа бас нэг том хэрэг болох байх. За тэгэхээр энэ үргээд энэ өнөөдрийн бичлэгийг дуусгацгаая. За тэгээд та бүгд таалагдсан bod нэг лайк and subscribe гэдэг нэг хоёр товчоо сайхан дараад өгөөрэй. Тэгээд за ингээд баярлалаа. Тэгээд та бүгд энэ хоёр утасны одоо танилцуулгыг надаас асуусан болохоор би та нарт хийж өглөө шүү. За бай.